Тэгээд үг өгүүлбэр хоёр дандаа ингэ зөрөх юм аа. Айгүй хэцүү юм аа. Үнэхээр хэцүү. Ингээ хууль санаачлагч нар маань ярихдаа их гоё ярих юм. Энэ одоо либералчлалын төр оролцохгүй бай, улс төрөөс ангид бай гэдэл ингээл ярих юм. Тэг оруулж ирж байгаа хуулийн төслөө та цаахан уншил та. Хуулийн төслийг чинь 6-ын 3 дээр бүр аимшиг бичсэн юм шүү дээ. 6-ын 3 дээр худалдаа аж үйлдвэрийн танхим нь Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 19-ийн 1 заасан холбогдох шийдвэрийн дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын зарим жигүүргийг хэрэгжүүлж болно гэдэг. Тэг засгийн газартаа гэрээ таанаас мөнгө авах гэдэг шүү дээ. Энийг болчихлоо. Эдийн засгийн хэрэгчлээний тухай хууль орж ирэхээр л энэ орж ирдэг. Танхимын тухай хууль орж ирэхээр л энэ орж ирдэг. Тэг яг гэж байгаа. Засгийн газарт ярьж тохироод мөнгө аваад гэрээгээр ажил гүйцэтгээд тэг ард дээр нь засгийн газрын шийдвэрийг дэмжих гэж байгаа шүү дээ. Энэ төрийн бус байгууллага гэдэг чинь ардчлалын бас мөн чанар шүү. Тэнд эвлэлдэн нэгдэж дуу хоолойгоо нийлүүлж төрийн болохгүй байгаа юмыг одоо яг энэ хувийн хвшлийнхэн буюу аж ахуйн нэгжүүд бизнесүүд чинь нийлжиж үг үзэл бодлоо илэрхийлж энэ нь хуулийн төсөл цаашаа болж бодлого болоод хэрэгжих ёстой. Тэг ярихаар их гоё ярих юм. Орж иж байгаа юм чинь дандаа нэг юм орж ирнэ. За дараагийнх нь хуулийн төслийн 18-4 бүх шатны төрийн байгууллага албан тушаалтан худалдаа аж үйлдвэрийн танхимд дэмжлэг тусалцаа үзүүлэлт оруулаад ирж байгаа. Тэг яах гэж байгаа танхим одоо энэ хувийн хвшил аж ахуйн нэгжүүд нийлж хамтарж энэ болж өгөхгүй байгаа татварыг бууруулъя, төрийн үн зардлыг багасгахыг, зөвшөөрлөөс ингээд салъя гэдээ явж байгаа үед тэдний тусал дэмжлэгийг авахар чинь та ич дахиад ард нь атханд нь орчин шүү дээ. Тэг энийг хуульчлах гэж оруулж ирээд байгаа юм. За дараагийнх нь хуулийн төслийн 9-1 гишүүд бас хэлээд байна. Монголын үндэсний танхимын ерөнхийлөгч нь улс төрийн намын хариалалгүй байхаар зааж гэж. Тэгвэл одоо яаж ойлгох вэ? Сонгогдох үедээ улс төрийн намын хариалалгүй байх юм уу? Сонгогдсныхаа дараа өгөх юм уу? Тодорхой заалт байхгүй. Тэнийг ийм байдал чи ерөөс ингэ хөөрөгдүүлээд байна шүү дээ. Тэгээ бид нар эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг энэ жилийн 1 сарын 20-нд танхим дээр очиж хэлэлцүүлсэн. Энэ танхимынхан бас нэг энэ Монгол Улсын их сургуулийн хуульч нар за энэ профессор доктор мэрэгжлийн хүмүүстэй яриад энэ хуулийн төслөөс боловсруулсан юм байл ш. Тэгээ ажлын хэсгийнхэн бидний үгийг сонсохгүй л гэдсэн. Тэгээ энэ минь одоо ажлын хэсгийнхэн бас хариулаарай. Сонссон юм уу сонсоогүй юм. Ингээ үндсэн 4 асуулт. За дараагийнх нь танхимынхан 4 бас хариулж явах шиг энэ 66 кодтой дотоодын үйлдвэрлэл үндэсний үйлдвэрлэгч нартай код өгдөгөө баркод. Наад чи ерөөсөө нэлийн чанд гараад тэр баркодыг авчичаад гадаа шошхон дээрээ зөвхөн үйлдвэрлэл наагаал орж ирдэг болцсон шүү дээ. Тайлын үндэсний үйлдвэрлэл гэж ялах гэдэг. Тэгээ бид энэ чинь хөгжлийн 5 жилийн хөтөлбөр, жилийн хөтөлбөр гаргах. За, хууль санаач ган уу гişүн хариулъя. За, тэр засгийн газрын юу хэрэгжүүлнэ гэдэг чинь нөгөө зөвшөөрлийн үйлдэл яагаад уялдаатай вэ гэдгийг бас дахиад бас хэлээд байгаа тийм. Чөлөөлөе, төр зөвшөөрлөө багасгахыг. За зарим зөвшөөрлүүдээ одоо төрийн одоо хувийн хвшлийн төлөөний байгууллагуудаар олгуулдаг болъё. Төрийн ус байгууллагаар олгуулъя. За энэ боловсролын хууль дөрвөлт мэргэжлийн боловсрол дээр танхимын үүрэг ролтой оролцож байгаа. Танхим өөрөө. За тэр нь юу гэхээр ажил олгогчтой холбож өгөх үүрэг ролтой оролцдог. Жишээл одоо боловсролын хуулиар. Гэх мэтлэн одоо энэ танхимтай холбоотой асар олон салбарын хуулиуд байгаа. Тэр асуудлыг хэлж байгаа юм. Тэрнээс шил одоо танхим ингээд үйлчлэгээний хураамж аваад төрийн үйлчлэгийг үзүүлэх гэдэг байгаа биш. Харин тэр хүн суртлыг зарим нэг хэсгийг энэ хувийн хвшил буюу одоо энэ төрийн ус байгууллага буюу танхим эдгэрлүү шилжүүлэх асуудлыг л ярьж байгаа юм. За миний санаж байгаагаар хоёр дахь асуулт нь байлаа. Төрийн байгууллага дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэсэн. Гэхдээ төрийн байгууллага яагаад энэ танхимтай холбоотой асуудлыг орж ирнэ гэхээр сүмөр одоо ингээд хараад сайн ажиж олгох эзэсний холбоотын асуудлыг ярьлаа. За одоо ингээд бусад салбар яамдуудыг хараарай. За одоо барилгын ас цаац гэдэг байна. Одоо барилгын ас цаац хэд байдаг гэж бодож байна? Та цаа нэг тоо хэлээд үзэхгүй юм. Жишээлбэл тий. За би одоо аялал жуулчлалын холбоог хэллээ шүү дээ. Одоо маань аялал жуулчлалын холбоо гэсэн 200 гаруй явчихдаг. Чи юугээ загнаад байгаа юм бэ? Гү чи зүгээр хариулж яхад юу хариулаад байгаа юм? Гэхдээ би чамаас зүгээр жишээ болгоод ярьж штэ. Чи юуг томроод байгаа юм? Гişүүд зүгээр ярьж явах чи юуг томроод байгаа юм бэ? тэр ган гişүн асуултанд хариулъя. Гэхдээ би асуулт хариултаа л явж штэ. Гэхдээ чи тэгэл дуугаа байж л л юм хариулаад дуусгачих. За, яг төвшин гişүн хариулъя.
Чи зүгээр хариулж яхад юу уцаад байгаа юм бэ чи? Очрууд гишүүний асуултанд хариулъя. Тэгээд ер нь бол энэ хуулийн дээр төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх ер нь бол төр дээр хийж байгаа одоо зарим чиг үүргүүдийг жишээлбэл төр дангаар нь үлдээчихээр одоо нэг талаас хэтэрхий барьсан асуудлууд гардаг учраас ер нь бол одоо түрүүн хэлсэн 5 жилийн үндсэн төлөвлөгөөн дээр ч гэсэн энэ айжмаар төрийн гүйцэтгэж байгаа чиг үүргүүдийг хувийн хвшиж шилжүүлэх, ялангуяа энэ мэрэгжлийн төрийн бас байгууллагууд нь шилжүүлэх иймэрхүү бодлого барьж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд нь энэ залтыг баталгаажуулах үднээс оруулсан байгаа. Дээр нь энэ нөгөө талаас энэ төрийн байгууллагуудын хувьд бол жишээлбэл яг энэ бүтцэд ороод ажиллахаараа хувийн хвшлийг ерөөсө дэмждэггүй одоо үл тоодог байсан учраас дэмжих үүднээс энэ тодорхой хэмжээний энэ шах үүднээс энэ дэмжлэг тусцаа үзүүлнэ гэдэг ийм залт оруулсан байна. Одоогийн танхимын удирдлага бас хуулийн төсөл тусдаа өөр байгууллагуудаар судалгаа хийлгэсэн байлээ. Энэ төслийн хувьд бол хууль өргөн барьж байгаа гишүүдийн хувьд бол бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан байгаа. Тэгээд ажлын хэсгийн явцад хэрвээ хууль дэмжигдэх хэсэг нь хилцэгдэж дэмжигдвэл энэ асуудлыг үргэлжлүүлж ажлын хэсэг дээр ярилцж саналыг тусгах зарим залтуудыг нь одоо харгалзаж үзэх иймэрхүү болцоо боломжууд байгаа гэж хэлмээр байна.